Төвд болсон холбоотой мэдээгээр бол эхэлж байсан. За цаг боллоо. За энэ өнөөдөр одоо давсныхан дараа нэг юм хэлье. Бас нэг Хакхотой холбоотой юм гараад ирж байна. Давх баха. Давх одоо ер нь бол мэдээж одоо нэг унтсан байгаа. Одоо бол ерөөд унах хэрэггүй гэж тийм ээ. За кайсээ золгож өрөлдөг. Аврагтаа золгоно тэгэл. Занаас л үзэхгүй бол авраг золгоноос хаяхгүй л те. За авраг авчижээ. Ганцхан чэжээр хүлээл ойта нагээ гэж дуусгалаа. 7-5 надтай боллоо. За ингэснээр их сумод Хакхо 724 дахь тавгаа авч байна. Макучид 630 дахь тавгаа авч байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Макучид авсан давгараа бүх цаг үед 9-р өрөнд Такананами Озаки, Акиношима Секиоко 647 байдаг. Одоо 18 давхад л гүйцэн. Үндсэндээ нэг одоо 7 өдөр үлдсэн тий. Тэгэхээр 7 давлаа гэхэд 637 болно. За ер нь харуу бошоод бол гүйцэхнэ. Акиношима Такананами 2 гүйцээд 9-д орж ирнэ. За Конишики Озаки 649 байдаг хоёрхон. За тэгэхээр бараг л харуу бошоод гүйцээд бүх цаг үеийн 8 руу ороод ирэх бах. За тэгээд Акамияма Секиоко 683 байдаг. 68-аас 84-ны оронд Макучид. За тэгэхээр ер нь 13 ондоо бол 683-ыг бол гүйцээд ер нь 700 руу дөхөх бах. Тэгээд Аканана 2 бол 701 байдаг. Масашимаруу 706. Тайхаар 746 байдаг. Масашимарууг бол гүйцнээ 706-г бол гүйцэх бах. Ойлгомжтой зүгээр. Тайхаар бол очих нь уу юу? За тэгээ Китаноми 804, Чинофужи 807, Кайо 879. Бүх цагийн дээзэн данд хамгийн олон даваа авсан бол Кайо Озаки. За тэгэхээр 879 давааг эвдэж чаддгүйгээр 33 төрүүлчих магадгүй. Тийм байна. Ингээ одоо 1 сарын башаад 15 барилдаан гэсэн чинь жилд 6 90 барилдаан гэдэг чинь хөрөхгүй л дээ. За тэгэхээр бол Хакхогийн хувьд 145 тайл байсан асуурах аврах нэг 145-аас 150 хооронд байсан уу? Өөрөөр хэлдэг шнэ. Яг өндрөөрөөч тэр дунд чинь жингэрэж яг дунд ч байсан. Дундч чинь тий. 100 тэгэхэд 37 30 38 40 кг жинтэй үедээ руу арлаа цаашаа явахт нь. За ямар ч байсан одоо эхний 8 өдрийн байдлаар одоо энэ дунд өдрийг бол яг Накаби гэж яг дунд өдөр гэж хэлдэг. Яа тэр шуун дээр нь ямар гоё татаа бай. Тийм байна. Сарвнаас нь татаад урагшаа хөвтүүллээ те. Үнэхээр одоо мэдрэмжтэй. За хики одоо шинийг өгсөн байна. Ингээд магаш гоёд одоо ярилдана. Дээсэн даа энэ сарын башууд хамгийн анх одоо 8 давсан. Бүх бол одоо хармаа хүж авраг болж байна. За өөрхөн барилдааныг харах нь да. За магашийн онолтыг харуулж байна. Магаш бол хармаа хүжи Якозуна бол гоёдотой Хакхо бол бараг тутаа байлдах юм байна.